7 хоногийн дотор бизнестэй болох боломжтой юм. За 2024 онд 9 to 5 буюу ийм офисын стандарт ийм ажил 1 жилийн хугацаатай хийж утсан. Тэгээд анх мөнгө олох зорилготой ингээд энэ ажилдаа орсон ч гэсэн 1 жилийн хугацаатай ажиллаад үзсний дараа 9 to 5-аас миний төсөөлж ирсэн шиг хэмжээний мөнгө олдохгүй байна гэж ойлгоод тэгээд 2025 онд хийж байгаа зорилготой алхмууд маань нэг болохоор өөрийн гэсэн юм хийгээд үзье гэж хэлсэн. Тэгээд юу их вэ гэж амар удаан бодлоо. Тэгэхээр төлөвлөгөө юм байна. Хэдүүлээ dropshipping бизнес модель тусч үзэн. Dropshipping. By dropshipping products, Millions of dollars with dropshipping. Dollars with AI. $500 a day working from home. $600,000 this month alone. apparently anyone can do this from anywhere in the world. Тэр нь яадаг вэ гэхээр одоо энгийн e-commerce бараагаа аваад зардаг. Dropshipping болохоор бараагаа авах шаардлагагүй. Ихтэй захиад гаргаад бараагаа үйлдвэрээс хэрэглэгчийн гарт өргөдөг. Shopify ашиг одоо e-commerce management system байгаа. Тэрийг ашиглаад хэлбэлээ яг Монголдөө биш USA dropshipping бизнес хийсэн. Мөн хөдөлгөөн мөн. Захаад ингэ ярьчихгүй юу? Тэгээд 7 хоногийн хугацаанд энэ тайлбар хийж гүйцэтгэв. Тэгээд яг dropshipping бизнес болдгоо юм уу? Монгол хүн тэгээд Америкийн зах зээлд нэрээ их мөнгө олох боломжтой юм аа. Тэгээд Shopify дээр хүмүүс одоо бараа авч байгаа төлөв хийж байгаа юм чинь төлбөрийн систем байх хэрэгтэй. Тэгээ төлбөрийн системтэй байхын тулд хэдүүлээ яг Америкт яг LLC компани үүсгэх хэрэгтэй болно. Тэгээд яг тэрийг өөрсдөө хийж болтго л доо. Гэхдээ айгүй уддаг болохоор хэдүүлээ янз бүрийн эйжентүүдээр тэр юмнууд хэлчихнэ. За ороймд одоо шөнийн 12 цаг болж байна. Тэгээд одоо эдитэйгээ сууж байна. Эхний өдрөө яг юу хийж амжуул ба гэхэлэр нөгөө яриад байсан агенттайгаа холбогдож байгаа. Тэгээд $331 төлөөд яг LLC гаргуулъя гэд мөнгө өгсөн байгаа. Тэгээд тэр бол өнөөдөр хийсэн том ажлуудын маань нэг байлаа. Тэгээд ихэвчлэн ер нь өнөөдөр ч юм кодол бичлээ. Тэгээд би өөрөө программист болохоор нөгөө dropshipping их сайтаа бэлэн сайт биш өөрөө яг foundation-ээс нэглээд кодлоод явъя гэж бодсон. Анхандаа нөгөө нэг Store, Highbox гэдэг сайтуудыг зүгээр Tapoгийн API холбоод тэрний хооронд яг нөгөө цаашдаа маркетинг хийхэд надад илүү амар байх гэж бодоод яг нэг ниш бариулах зүгээр санагдсан. Одоо миний бодож байгаа хоёр юм болохоор эхнийх нь pet products одоо тэжээвэр амьтдын хоол хүнс хэрэгслүүд. Тэгээд яагаад вэ гэхэлэр нөгөө Америк, Европт болохоор pet supplements, pet одоо хэрэглэгдэхүүн маркет нь айгүй өндөр байдаг. Хоёрт нь болохоор gym products. Ер нь бол хоббигоор дуртай болохоор энэ нисийг сонгоод явбал зүгээр юм болов уу гэж бодсон. Одоо рил зураг мөрөг дарахад хүртэл арай ойрхон юм уу гэж бодоод. Тэгээ шөнийн 12 цаг болж байна. Which means day 1 is officially over. 6 more days to go. Сүүлийн данаг сайтны өнгө зүс Shopify дээр cancelдууд manufacturer бол тэгээд цаашдаа юу их вэ, яах вэ гэдэг төлөвлөгөөнүүд гаргах гэдэг их ажилтай байлаа. Тэгээд одоо энэ эдит хийж байхдаа энэ дүрснүүдээ хараад бодлоо л та. Ихэнх тохиолдолд хүмүүс яг өөрсдийнхөө үр дүн харуулдаг. Тэгээд үйл явцыг харуулдаг нэг ховор юм. За тэгэхээр миний тэгээд 7 хоногийн үйл явц процесс бол нэг юм байна. Boring as work. Ажил. Өдөртэй. Нэг онц болоод байгаа юм. За, hi. Welcome to day 6. Одоо бид хоёр одоо Монгол улсын үндэсний номын сан сууж байна. Маргааш одоо day 7 last final day гэдэг grand launch хийх одоо сайтаа та нарт харуулна. Тэгээд сайтаа public болгоно. Сайтаа publish нэх үү. Тэгээд ер нь өнөөдөр сунж ажиллаж байгаа. Өнөөдөр ер нь бүх юмудаа ингээд жигд болох гэж там болох гэдэг. Тэгээд за надаа сайн мэдээ муу мэдээ. Сайн мэдээ нь болохоор нөгөө нэг day эхний өдрөө хэвлээ агентаар дамжуулаад Америк нэгдсэн улсад LLC үүсгүүлээгээд төлөвлөлт submit хийсэн. Тэгээд манай LLC компани бол officially үүссэн. Харин муу мэдээ нь болохоор төлбөрийн систем. Одоо ингээд PayPal, Visa янз бүрийн төлөлт хийх систем одоо байхын тулд бид нар одоо яг нь үүсгэсэн компани дээр
компани данстай байх шаардлагатай. Тэгээд яг тэр компани дансыг үүсгэхийн тулд бид нэг EIN гэдэг код хэрэгтэй болдог юм байна. Ер нь бол тэгэл миний судалгаа дутуу байсан л ингээд харагдаж байгаа юм лээ. Тэр нь одоо гарах гэж яг нэг forensic гадаадын иргэнд бол 3-4 сар шаарддаг юм байна. Тэгэхээр ер нь бол нэг тийм зүйл. Тэгэд маргааш уулзцгаая. Баярлалаа. Day 7 final day. Attila Store.com, Attila Ship Store гэсэн хоёр сайт байгаа. За энэ Attila за ийм хоёр сайт байна. За код ирээгүй болохоор танаас сонирхол хууль үүднээс энэ нөгөө ер нь үг өсгүүд нь бүгдээр нь монголоор монгол сайтыг байгаа. Тэгээд яг тэр код ирэхээр бүгдийг нь англи болгоод яг dropshipping store-аа нээж эхэлнэ. Одоо тэгээд бичлэгээ дууссан бүгдэнд баярлалаа. Тэгээд 7 хоногийн дотор хэдүүл компани үүсгээд сайтуудаа үүсгээд dropshipping store-аа нээж чадлаа. Гэтэ нөгөө код ирээгүй бол бас ямар нэг орлого олж чадсан гоо. Тэгээд sales хийж байгаа, маркетинг хийж байгаа, яг dropshipping-гээрээ мөнгө олж байгаа. Тиймэрхүү одоо энэ бичлэгийн part 2-ыг үзхийг хүсэж байвал комент бичүүлдэгээрэй. Neos channel дээр сардаа нэг 2-3 бичлэг орж байгаа. Тэгээд тэрний яагаад гэвэл аль болох чанартай контент хийх гэж үзэж байна. Хичээж байна. Тэгээд бичлэг дууссан бүгд нэг хэлээд байлаа. Сав чигээр хахаад channel-а одоо улам grow хийх туслаарай. За,